За улсын хурлаас батлсан төсөв үр дүнгээ зарцуулагдах ёстой. Тодорхой үр дүн гарах ёстой. Тэр энэ хуулийн салбарын асуудал би салбарын сайд нь байсан болохоор биш. Энэ салбарт ажиллаж өмгөөлөл хийж хүний эрх хамгаалж явсны хувьд төрийн байгууллагад нь ажиллаж шүүхийн ёс зүйн орны дарад байсны хувьд энэ салбарын талаар бас ойлгуулж өгөх гэж. Тухайлх юм бол нодон төсөв хилцэх үеэр албаа агчтай орон тоотой холбоотой хасан нэмнэг бөө юм бс. Төрөөр шийдвэр гүйцэтгэл ярьж байгаа. Хязгаарлалт тогтоох тасан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлдэг болсон. Энд чи камер хараа суух хүн, хянах хүн, зөрчил гаргуул очих хүн зөндөө бол оронтой хэрэгтэй. Хангалттай баталж өгөөгүй шүү дээ. Энэ жил тэнгуү тэгшдгээд 9 багсна гэж байна. Гэтэл нодон дэр хилдэн амтай төсвөр чинь манай цагдаагийн байгууллага жишээлбэл эргүүл энэ машинаа нэмэгдүүлээд дуудлага мэдээлэлд хордон очдог болсон. Энэ хүнд хэрэгтэй болсон юм. Ард түмэл хэрэг болж байгаа. Өнөөдөр шүүгийн шийдвэр гараад биелдэг байвал энэ улсад юунд хэрэгтэй? Монгол улсад хууль ёс тогтгол хэрэгтэй байна. Хууль зүйн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт, хууль зүйн салбарт хийж байгаа бүх зүйлүүд энэ улсад хүнийг амгалан тайван амьдрах, хүний эрх хэрэгчлөө хангагдахад зориулагдж байгаа маа. Тэм учраас би сайн зэрэг гишүүний одоо саналтай хэлсэн үгтэй санал нэг байна. Нийтлэг байдлаар энийг одоо тань хэмнэнэ гэж үзэж болохгүй. Улсын хурлаас бодлого гаргаад хуулиуд баталдаг. За яг энэ улсын хурлаас баталсан хуулийн хүрээнд Монгол улсад цагдаагийн байгууллага бол хэдэн мянган аль багш дутуу баг. Шүүгийн шийдвэр гүйцэтгэх байгууллага адилхан. Өнөөдөр гадаадын хараад ихтэл маш цомхон орон тоотойгоор асар том чигүүр хэрэгжүүлээд явж байгаа шин. Өнөөдөр шүүн таслах ажиллагаанд орж байгаа өмгөөлөгч болгон, шүүн таслах ажиллагааны оролцогч болгон шүүхийн орчин нөхцөл муу байгаа тухай ярьж байгаа. Шүүх хуралдааны танхим нь олдохгүй, шүүх хуралдааны хойшилж байгаа тухай, хитрхий жижигхэн байгаа тухай. Ингээд шүүхтэй олигтойхон шиг ч байр барьж өгдөг. За тэгээ жилийн жил төсөв ярихаараа хасан тань гэдэг зүйл ярьдаг. Дөрвтөө шийдэж чаддгүй, дөрвтөө шийдэж чадахгүй болохоор хууль болох байгууллагуудын үйл ажиллагааг жигдэрч чаддаг. Ингээд дараагийн жилдээ зологдог. Тэгэл хэдэн байгууллагын дарга нар одоо манай төсөв ингээ батлуулчихмаа гэдээ өөрсдөө юм авж байгаа юм шиг ингээд явдаг. За тэгээ гişүүд нь хас танах болохоор за эндээс хасаад танчаа, энэс авчия гэдэг юм хэлчихдэг. Одоо жишээлбэл шүүх шинжилгээний байгууллага гэхэл өчнөө тоногдох хөрөмж бүсийн төвүүдийн барилгууд хэрэгтэй л байгаа шүү дээ. Өнөөдөр мөөхөн сүртдсэн ашиглалтаас гарцсан байран дотор яваад албаа агчид үйл ажиллагаа хийж байгаа. Хүний эрх үндэсний комиссийн байнга дүгнэлт гардаг энийгээ засаачаа гэсэн цагдаа орох байрнууд байгаа шүү дээ. Гэхдээ энэ төсөв тавихгүй бол тэр яаж сайжрах юм? Хүний эрхийн нөхцөл байдал яаж сайжрах юм гэдэг ийм нөхцөл байдал байгаамаа. Шийдвэрлэх болцоотой зүйлүүд ч байгаа. Жишээлх юм бол тэр 88 сая төгрөг төр архины сан дээр тавьдаг. Гэхдээ юу гэсэн үг юм? Энд чинь төрийн мөнгө биш шүү дээ. Нодон нэг санаачлаг гаргаад 1 тэрбум төгрөгөөр хязгаарлана гэж ингэсэн. Тэрний дараа яваад миний би жишээлбэл аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орон дээр хилцүүлэл олон гишүүдтэй уулзаад эргэжил энэ мөнгийг нээгээд өгөөрэй. Энэ мантад нэг сайн донтогчдод зориулсан имлэг барьчаа хэдүүлээгээл ингээл яриад явж исэн зүйл өнөөдөр 88 сая төгрөг ч гэнэ ийм мөнгө болоод ороод ирж. Сайн зэрэг гишүүний шүүмжлэх нь аргагүй шүү дээ. Тэгэхээр хууль зүйн салбартын хөрөнгө оруулалт, хууль зүйн салбарын төсөв гэдэг бол энэ өөрөө энэ нийгэм Монгол хүний эрх хэрэгчлийг хэрхэн яаж хамгаалах вэ? Монгол хүний амар амгалан байдлыг яаж хамгаалах вэ? Сахих уу гэдэгтэй туйлын холбоотой төсөв шүү. Хүний эрхийн төлөв байдал шууд хамаардаг юм төсөв шүү. Ийм учраас одоо хасан тань гэлгүүгээр энэ асуудал дээр нэлээд нухацтай хандаж дэмж өгөхийг бас нийт гишүүдтэй уриал. За төсөвт хэмнэлт хийх гэсэн агуулгаар нь одоо 9% одоо 9% албаагчтай одоо 9% сонгогдохын асуудал одоо тухайн салбарын байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа хангах нөхцөлийг одоо алдагдуулж байна уу гэсэн агуулгыг асууж байна. За ер нь бол 2025 оны төсвийн тухай үйлд өөрчлөлт буюу одоо төсвийн тодтолцоолоор сая манай салбарын хувьд бол 1000 оронтой буюу одоо 90.2 тэрбум төгрөгийн урсгал зардал хасагдсан. За хөрөнгө оруулалтын зардлаас 3.8 тэрбум төгрөгийн зардал хасагдсан. Нийтдээ 101 тэрбум төгрөгийн одоо ийм зардал хасагдаж батлагдсан юм байна. За энэ бол одоо 1000 тоо гэдэг бол салбарын хувьд бол их том тоо. Гэхдээ одоо төсөв тэмнэлт хийх эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад одоо зайлшгүй одоо ийм арга хэмжээ бол авсан. За ингэхээр цаашид бол одоо одоогийнхоо батлагдсан орон тоогоор бол одоо салбарын хэмжээнд үйл ажиллагаа хийх явуулах боломжийг бүрдүүлэхийн төлөө бол одоо ажиллана гэдэг сайн зэрэг гишүүнд хэлье. Гэхдээ та бүхэн маань бас ойлгож байгаа.
За шинээр одоо ажлын байрууд шаардлагатай байна. Цагдаагийн байгууллагын хувьд бол одоо ажиллах нормативын хувьд одоо өрөхгүй байж байгаа. За харт тамхитай тэмцэх алба гэж сая одоо шинээр байгууллаа шинэ оронтой шаардлагдан дотоодын зэрэгт одоо засгийн газраас одоо олон объектуудыг шинээр одоо хамгаалтанд авах ийм шийдвэрүүд гарсан. За үүнийг одоо хэрэгжүүлэхэд одоо бодит оронтой шаардлагатай байдаг. Гэхдээ одоо батлагдсан оронтойныхаа хүрээнд одоо хэрэгжүүлж ажиллана гэдэг хэлье. За энэ оны төсвүүдээр бас 44 тэрбум төгрөгийн одоо зардал хасагдж байгаа. За ингээд энэ хүрээнд нь одоо энэ байгууллага хэвийн үйл ажиллагаа одоо явуулж ажиллана гэдэг одоо хэлье. За улсын төсөв хүндрэлтэй болсон. Хүнд байгаатай холбогдуулаад дандаа хэмнэлтийн одоо хоромтой байгаа ийм төсвийг одоо бид хэлэлцэж байгаа. За засгийн газар одоо кабинетийн зарчим бол байна. За ярил одоо зовлон жаргал бол нэлээд их байна. Гэтэ нэгэн дүргэн баригдсан төсөв учраас одоо эдгээр хүрээндээ л одоо ярина. За хөрөнгө оруулалтын бол хязгаар зурсгал зардлын болоод танад хөрөмжөд олон зардлууд дээр бол сангийн яам тодорхой хязгаар тогтоож өгдөг. За энэ хязгаарууд дээр бас сангийн яамтай бас нэлээд ойлголцож ажилласан. Бас энийг бас хэлэн зүйтэй байх. Тодорхой хэмжээнд тавьсан хязгаарууд бол одоо том баг. Гэхдээ бас салбарынхаа ажил албаны онцлогууд, хуулиар хүлээсэн үүргүүд, нөхцөл байдалтайгаа уялдуулаад бас тодорхой хэмжээнд бас ойлголцоод энэ төсвөөс оруулж ирж байгаа. Энийг бас хэлэн зүйтэй байх гэж бодож байна. За сая харин хэд хэдэн гишүүд, сайн зэрэг гишүүн, алтан гэрэл гишүүд ярьж байгаа архит нь сатууртай тэмцэхийн тусгай сан байна. За энэ бол өөрөө төсвийн мөнгө бол биш юм аа. Төсвийн мөнгө бол биш. Энэ төсөвтэй биш, тусгай сан учраас одоо хувийн аж ахуйн нэгжүүдээс орж иж байгаа орлого. Энэний зарцуулалтыг нь бол одоо сангийн яам баран эргэж харж үзэж ажлын хилцүүлгийн явцдаар ярих зүйтэй. Ярих зүйтэй. Гишүүдээс ярина гэдэг хэлж байгаа шиг байна. Одоо энэ жил 88 сая төгрөг тавьсан байгаа. Энэгээр одоо энэ чиглэлийн ямар ажил хийх вэ те? Тэгэхээр 20 орчим тэрбум төгрөг байна. Үүгээр одоо эмнэлэг, өрсөн сэргийлэх, донтолт, хар тамхи, архитэлт, бусад донгууд байна. Эдгээрстэй тэмцэхийн ажил одоо зориултын дагуу зарцуулаад явах зүйтэй гэдэг юм байр суурьтай байгаа юм. Тийм учраас одоо хилцүүлгийн явцад бол гишүүд хөндөж ярих бах энийг өөрсдийнхөө бүр эрхийн өрөөнд одоо яриад явах хаа гэж бодож байгаа. За хөрөнгө оруулалтын хувьд бол эх онд он дамжин шилжих барилга одоо 9 байгаа. Энэ арга хэмжээнд бол 13.7 тэрбум төгрөг байгаа. За шинээр эхлэх барилга байгууламжийн 12 төсөл байгаа. За энд 27.7 тэрбум төгрөгийн одоо ажил байна. За их засварт одоо нэг буюу одоо хил хамгаалах хэргийн газар дээр байгаа юм 2 тэрбум 550 сая төгрөгийн асуудал байна. За ингээд манай хөрөнгө оруулалтын хувьд бол ийм байгаа. За эндээс шилжих барилгуудыг бол аль болохоор одоо дуусгах энэ бодлогыг бол барьж байгаа. За одоо энэ шилжих энэ барилгууд бол жагсаалтаа нь бол одоо гишүүн бол танилцсан байж байгаа. За энд нийтдээ одоо нэр дурдгцын 13.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр асуудлуудад үргэлжлээд явах юм байна. За шинээр одоо тусгагдсан хөрөнгө оруулалтыг хэрхэн яаж өрнөмбөлж байгаа вэ гэж асууж байна. За мэдээж одоо зураг төсөвтэй сангийн яамнаас тавьж байгаа шаардлагууд, PIMS гэдэг програмд одоо тавигдж байгаа шаардлагууд, за мөн одоо шивгдээд орон нутгаас саналууд ирээд за тодорхой ирэмбийг болуулна байгууллагаар нь одоо өөрсдөр нь мэдээж одоо ирэмблүүлж байна. За тэр тодорхой шаардлага үндэслэлийг нь авч үзээд хууль зүйн яам сангийн яамд одоо хянуулан энэхүү одоо ирэмбийг бол тогтоож байгаа. За энэ жилийн хувьд бол одоо нийтдээ 93.1 одоо 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байгаа юм. Хэдийгээр одоо байгуулагч энийг нэг шаардлагатай барилга байгууламж дээр л одоо тавьсан байгаа гэдгийг бас танд хэлье. Тоногдох хөрөмжийн хувьд ч гэсэн нэг шаардлагатай байгаа тоногдох хөрөмжчүүдэд одоо ангилаад ингээд тавьсан байна. За шалгуурын хувьд бол таны хэлж байгаа таваа саналтай байна. Энэ хуулиар хүлээсэн зорилго чиг үүрэгтэй уялдуулан хөтөлбөрийн хөрөх үр дүн шалгуур үзүүлэлтүүдийг бол ингээд боловсруулдаг. За салбарын хэмжээнд бол яг 60 шалгуур үзүүлэлтийг бол одоо гарган ирүүлсэн. За ингээд цаашид бол энэ чиглэлээр одоо улсын хурлаар ажлын хэсэг гарсан байгаа. Үүнтэй бол одоо манай харьяа байгууллагын удирдлагууд одоо хамтран ажиллаж энэ шалгуур үзүүлэлтүүдэд боловсронгуй болгох илүү одоо үнэлэхүйц хэмжээнд одоо болох талд нь бол хамтран ажиллах зүйтэй гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр одоо ажлын хэсэг болон тантай хамтран ажиллах гэдэг хэлье. За шилжих барилгуудын хувьд бол бүгд ингэ дуусч байгаа, туссан байгаа гэдэг бас хэлээ.